Тэр өөртөө нь бэлгийн харьцаанд орохыг бол шаарддаг. Миний урд хэд хэд удаа өөрийгөө оролддог байсан. Ээж тийм бол үнэхээр гажиг гаргаж Schneider Амандаг 13 настай байхад нь жирэмслүүлээд хүүхдийг нь ахуулаад хариуд нь The Amanda Show гэх шоуг эхлүүлж өгсөн байх боломжтой. Жирэмслүүлчгээд хүүхдийг нь ахуулчгаа дараа нь The Amanda Show-н дээр түүнд хүүхэд өгч хэрхэн реакшн гаргахыг нь авахыг хүссэн байж болох уу? Бүгдээрээ сайн уу? Шинэ хэмжлэгтэй тавтай байрал. Энэ удаагийн хэмжлэгээрээ бид урлагт маш олон кинонд маш олон дүрийг бүтээж гялалцах ёстой насан дээрээ урлагийг орхисон Аманда Байнесын талаар ярих болно. За түүний урлагийн карьер бол маш амжилттай, маш хурдцтайгаар олонний өмнө олон нийтэд танигдаж гялалцаж байсан ч төдийлөн төгс айдлаар төгсөөгүй байдаг. Түүний янз бүрийн иймэрхүү зураг бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр ихээхэн явдаг. Тэгвэл тэрээр урлагт од олон гялцахын төлөө ямар зүйлсээ золиосон болохыг өнөөдөр ярих болно. За ингээд бичлэгтээ орцгоё. За мэдээж эхлээд түүний төрж өссөн газар болон гэр бүлийнх нь амьдрал бага насныхан талаар яриа. Амандагийн бүтэн нэрийг Аманда Лора Байнес гэдэг бөгөөд 1986 оны 4 сарын 3-ны өдөр Калифорни мужийн Thousand Oaks хотод Rick Байнес болон Lynn Organ нарын 3 дахь хүүхэд олон мэндэлжээ. Тэрээр дээрээ нэг ах нэг эгчтэй. За аав ээжийн тухайд гэвэл аав нь шүдний эмч, харин ээж нь түүний туслах сувилагчаар ажилладаг байж. Амандаг урлагийн маш өндөр мэдрэмжтэй гэдгийг ээж Lynn нь хамгийн анх 3 настай байхад нь анзаарсан гэдэг. Тэрээр энэ талаараа People magazine төгсөн ярилцлагада Аманда 3 настайгаас эхлээд л миний хувцсыг өмсөөд ах эгч нарынхаа анхаарлыг татахын тулд элдв хачирхалтай үйлдэл ихээр хийдэг байсан гэсэн байдаг. Харин түүний аавынхын тухайд түүнийг Аманда яг л Jill of all traits буюу нэг зүйлд мэрэгшгээс илүүтэйгээр олон төрлийн зүйлд нэгэн зэрэг маш чадварлаг байх аюусыг нь олгож харсан байдаг. Тэрээр багасаа зураг зурах, төгөлдөр хуур хийл тоглох дуртай, яг л урлагийн хүн болохоор төрсөн гэлтэй. Түүний аав Рик нь нэлээд алай хошин шооч зантай, тэрээр эргэн тойрныхон болон өвчтнүүд ер нь бүхий л таарсан хүмүүсээ инээлгэж, шоглож идэг нэг тиймэрхүү зантай хүн байсан юм байна. Харин Аманда ааваасаа энэ занг нь бол өвлөж авсан гэж хүмүүс ярьдаг. Түүнийг хошин шогийн маш өндөр мэдрэмжтэй гэж бол хүмүүс ярьдаг юм байна лээ. За үргэлжлүүлээ түүний урлагийн карьерийг яриа. За Аманда дөнгөж 7 настайгаас эхлээд Nestle Crunch, Barbie гэх мэтчилэн сурчлагаануудад тоглож, ердөө жил хагасын хугацаанд гэхэд 20 гаруй сурчлагаанд тоглоод амжжээ. Мөн тэрээр үүнийхээ хажуугаар орон нутгийн театрт жүжиг тоглодог байсан юм байна. Аманда маш алай хошин шооч зантай нэгэн байсан учраас түүнийг аав нь 1996 онд буюу 10 настай байхад нь Лос Анжелес зохион байгуулагддаг Love Factory-д бүртгүүлжээ. Энэхүү комеди кампани яг яадаг вэ гэхээр хүүхэд өсвөр насны залуусын аюусыг хөгжүүлэх, тэднийг тайзан дээр өөрийгөө зөв илэрхийлэх болон тайзны айдсыг арилгах, мөн түүнчлэн stand-up comedy хийх, инээдмийн зохиол бичих зэрэг олон ур чадваруудыг олгох зорилготой хөтөлбөр байдаг юм байна. Энэхүү хөтөлбөрт 9-өөс 16 насны 30 орчим хүүхдийг сонгож шалгаруулж авдгаас түүний нэг нь Аманда байж. Мөн энэ хөтөлбөрт Chris Rock, Bob Saget, Adam Sandler, Damon Wayans зэрэг олон гайхалтай алдартнууд хичээл заахын хажуугаар мөн олон гайхалтай алдартнууд төрөн гарсан байдаг. За түүний нэг нь бол яах аргагүй Аманда Байнес. За Аманда тус хөтөлбөрт өөрт нь өсөж томорхоод тулгарч байгаа асуудлууд болон гэр бүлийнхаа өдөр тутмын амьдралын талаар маш хөгжилтэйгээр stand-up comedy хийдэг байсан юм байна. За энэхүү зохиолыг нь бол аав нь түүнд бичлэгцэхэд тусалдаг байж, ингээд тухайн хөтөлбөрийн нэг оройны шоуг нь Nickelodeon-ы продюсерууд болох Brian Robbins болон Dan Schneider нар үзэж таарснаар Аманда анхааралд нь өртөж чадсан байдаг. Тэд Амандагийн талаар 10 настай гэхэд маш их потенциалтай хүүхэд байсан гэж ярьсан байдаг. За ингэжэл Амандагийн урлагийн замнал маш амжилттайгаар, маш хурдцтайгаар өссөн ч бас маш хурдцтайгаар уруудах галт тэргэндээ суучсан гэсэн үг. Ингээд Амандаг 1994-өөс 2005 оны хооронд Nickelodeon-аар цацагдсан All That хэмээх инээдмийн мюзикл цувралын жүжигчнэр авчээ. Тэрээр тухайн цувралд 3-аас 6 дугаар сизний хооронд тоглосон ч маш хурдан алдартай болсон.
Тухайлбал түүний Wherever, Ask Ashley зэрэг булангууд нь олонний сэтгэлд нэлээн хүрсэн байдаг. За үүнээс хойш 1990 онд буюу Аманда Nickelodeon-д орсноос 3 жилийн дараагаар Dan Schneider түүнд The Amanda Show гэх шоуг эхлүүлж өгсөн байдаг. За ингээд өөрийн бие даасан шоутай болсноосоо ганцхан жилийн дараачаас тэрээр Nickelodeon Kids Choice Awards-аас хамгийн дуртай телевизийн жүжигчин шагналыг хүртсэн байдаг. Үүгээр зогсохгүй үргэлжлүүлээд 3 жилийн хугацаанд жил дараалан маш олон төрөлд ялалт байгуулж шагнал хүртсэн байдаг. За энэхүү шагнал гартуулах ёслол нь болохоор томчуудын үзэл бодлоос ангиж зөвхөн фэн хөгтөж шалгаруулдаг ийм шагнал гартуулах ёслол байдаг. Одоо хүртэл жил бүр уламжлал олгон зохион байгуулдаг юм байна. За Амандагийн The Amanda Show нь 1999 оноос 2002 оны хооронд 3 жилийн хугацаанд үргэлжилсэн. 2002 онд Аманда New York Times сэтгүүлд ярилцлага өгөхдөө би хэдийгээр одоо 15 настайч 30 настайдаа Nickelodeon-ы хүүхэд гэж хэлүүлмээргүй байна. Би өөрийнхөө хувийн карьерийг босгомоор байна гэсэн ярилцлага өгсөн байдаг. Ийм ч болохоор одоо түүний бие даасан шоунд тэгсгээд дууссан байх. Ингээд тэрээр үргэлжлүүлээд өөрийнхөө хамгийн анхны дэлгэцийн бүрэн хэмжээний кино болох Big Fat Liar тоглосон байдаг. За ингээд 2006 он болж нөгөө алдартай та бидний сайн мэдэг System Man гэх кинонд тоглосон байдаг. Тус кино маш амжилттай болохын хажуугаар түүний урлагийн карьер ч гэсэн маш амжилттай байсан учраас тэрээр фэнүүдтэй зориулан өөрийнхөө хамгийн анхны фэшн лайныг эхлүүлсэн байдаг. Тэрээр 2007 онд буюу 21 нас хүрээд Америкийн сүлжээ дэлгүүр болох Stephen Barry's-тэй хамтран Dear by Amanda Bynes гэх фэшн лайнаа эхлүүлжээ. Гэсэн ч 2008 онд Stephen Barry's одоо дампуурлаа зарласан учраас Амандагийн тухайн фэшн лайн нь тэгсгээд дампуурсан юм байна. За ингээд үргэлжлүүлээд 2010 онд нээлттэй хийсэн Easy A гэх кинонд тоглосон байдаг. Гэсэн ч түүний зам байдлын хувьд нэлээд өөрчлөгдөж хүнд хэцүү байсан учраас тэгсгээд ямар ч байсан кино зураг авалтыг дуусгаад үргэлжлүүлээд 2011 онд нээлттэй хийсэн Hall Pass гэх киноны зураг авалтын үеэр үнэхээр сэтгэл зүйн байдал нь хүнд байсан учраас яалтчгүй эхний зураг авалтаас тухайн кино сетийг орхисон байдаг. За ингээд 2010 оны 7 сард тэрээр өөрийнхөө Twitter хуудасаараа дамжуулан урлагийн карьераа аль биесээр дуусгаж тэтгэврт гарч байгаагаа зарласан байдаг. За ингэжэл маш их авьяастай, шаргуу, хөдөлмөрч охины урлагийн карьер нь ингээд маш эрт дууссан байдаг. За үргэлжлүүлээд Амандагийн гэр бүлийнх нь харилцааны талаар ярив. За Амандагийн гэр бүл бол нэлээд хараа хяналт чангатай айл байсан. Тэд охиноо сургууль дээр байхаас бусад үед бол үргэлж өөрсдийнхөө хараан дур байлгахыг бол хичээдэг байжээ. Тухайлбал Амандаг ердөөсөө найз нөхөдтэй ч уулзуулдаггүй, гаргаж оруулдагчгүй, түүнээс гадна бүр ойрхон моол дэлгүүрч оруулдаггүй байсан юм байна. Аманда урлагт маш амжилттай, карьер нь одоо маш хурдцтай өсгийн хэрээр аав нь ажиллаа болж түүний менежер ажиллах байсан. Иннээс нь болоод мэдээж Амандад бүрэл хүнд болж эхэлсэн байна. Тэрээр мэдээж тухайн үедээ насанд хүрээгүй байсан учраас санхүүгийн бүх эрх мэдэл нь аав ээжт нь Амандаг хэдэн төгрөг яаж үрхийг нь хүртэл аав ээж нь хяндаг байсан бол өөрсдөө зах замраагүй үрдэг байсан гэж бол хүмүүс ярьдаг юм байна лээ. За тиймээс 2003 онд Аманда эргэцэн хувьд бүрэн чадамжтай болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингэснээр тэрээр эргэцэн хувьд бүрэн чадамжтай болж санхүү болон гэрээ хэлэлцээрийн бүх эрх мэдлийг өөрөө биедээ одоо шийдвэрлэх хэрэгтэй болох байсан юм. Гэсэн ч аав нь одоо тухайн нэхэмжлэгийг бол төдийлөн тоож үзээгүй байдаг. Тэр байтугай одоо Амандад ийм сэтэл өгсөн хүмүүс нь бол ажлын албаны хүмүүс гэж тэрээр үзээд Амандагийн бусад бүхий л туслах менежерүүдийг ажлаас нь халсан байдаг. За Амандагийн аавынх нь энэ үйлдэлийг олон нийт юу гэж харж ирсэн гэхээр түүнийг одоо бусдаас тусгаарлахыг, хүмүүсээс холдуулахыг хичээж байна гэж бол харж ирсэн байгаамаа. За гэр бүлийнх нь харилцааны хувьд нэлээд тогтуургүй, дотн биш бас нэлээд хараа хяналт ихтэй иймэрхүү байсан учраас Аманда гэрээсээ дайчгаар шийдсэн байдаг. Тэрээр ихэвчлэн найзуудынхаараа хоноглож явдаг байсан бөгөөд ингэхдээ ихэнх цаг хугацааг тухайн үед хоолны влог хөтэлдэг байсан Лиза Лилианы гэрт бол өнгөрөөдөг байжээ. За Лиза Лилиан бол тухайн үедээ Амандаг бүр үрчилж авах талаар хүртэл боддог байсан юм байна. Гэсэн чинь тухайн хоолны влог хөтлөгч Лиза Лилианы нөхөр хэн байсан гэж Dan Schneider.
Нөгөө алтартай педофил Дайан Шнайдер байсан. Дайан Шнайдер олвол Аманда битгийхийг тухайн үеийн Никелодианы хүүхдүүдийн амьдралд ихээхэн хар сүдрэ үлдээсэн нэгэн байдгаа. За, Дайан Шнайдерын тухайд та бүхэн бол мэдэж байгаа байх. Гэхдээ мэдгүй хүмүүстэн зориулаад цухас дурдах юм бол Дайан Шнайдер үе үеийн Никелодианы хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг, тэднийг хүсээгүй байхад нь хүчээр биед нь хүрж, үнсэж тэвэрхийг завддаг, тэднийг юу идэж ууж, юу өмсөхийг, мөн ямар үйлдэл гаргаж яаж аяглахыг нь хүртэл заадаг байсан. За, Дайан Шнайдер тухайн үедээ Никелодианы ихэнх цувралуудыг нь бол хариуцсан ажилтдаг байсан. Тийм ч учраас Никелодианы яг л нэг юм эзэнт гүрний хаан шиг айшилж аягладаг байсан байгаа. Нэг үгээр түүний тэнэглэлд хязгаар бол байгаагүй. Тэрээр Никелодианы цувралуудыг хийхдээ маш тийм одоо үзэхэд бол игдүүцмээр, нэг тийм жирхмээр хачин сценүүдийг маш ихээр оруулдаг байсан. Тухайлах юм бол нөгөө Ariana Grande-гийн хөлийнхөө хурууг хаздаг, хөлөө амдаа хийдэг сцен байна. Мөн түүнчлэн хөлөөрөө нум сум харвах, хөлний массаж хийх, хөлөө угалцсан хүний хөлийг нь маажих зэрэг нэг тийм хөлний фетиштэй юм шиг тиймэрхүү сценүүд маш олон байдаг. Түүнээс гадна кино зураг авалтын арт болон өөрийнх нь хувийн хөтэлдэг байсан влог дээр хүүхдүүдийн биед хүсээгүй байхад нь дураараа хурч тэрвэрч дотночилж байгаа дүр зургууд зөндөө бичигдсэн байдаг. За, Дайан Шнайдерийн тухайн үйлдэл нь хүүхдүүдийг маш тухгүй таагүй нөхцөл байдалд оруулж байгааг тэд бүр өөрийн мэдэлгүй царайн дээр ил гаргачихдаг. Ингээд үзэхэд олвол охтууд Дайан Шнайдерыг ойртохын төдийд ил гарсан хөл, цээж, гар гих мэт зөөсүүдээ хувцаараа далталахыг хичээж ихээхэн биеэ цэнж байгаа нь бол харагддаг. Хүүхдүүдийг биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан тэдэнд ёс бус хандж байгааг бол хүүхдүүд бүгд мэдэрдэг байсан. Тийм учраас аль болох хэн хэнийгээ хамгаалахыг бол хичээдэг. Хөвгүүд охтуудтай нь ойртох төдийд голоор нь орж надтай харилцъя л да, би юм яриа л да гэх мэтчлэн анхаарлыг нь сарниулах гэж оролдох төдийд Дайан шууд цаашаа яв, холд, чи цаашаа бай гэх мэтчлэн маш ингэж ширүүн байдлаар ханддаг байсан байна. Тийм ч учраас хүүхдүүд бол хэн хэнийгээ хамгаалахыг хүссэн ч яаж чаддгүй байсан. Үүнээс гадна хүүхдүүд эцэг эхтэй мэдэгдэж Никелодианы удирдлагуудад мэдэгдсэн тохиолдолд тухайн хүүхдийг шууд шоунаас хасаад урлагийн карьерийг нь бүр юучгүй болгодог байсан юм байна лээ. Дахиж тэр хүүхэд урлагт хөл тавихад хэцүү болгодог гэсэн үг. Тийм учраас хүүхдүүд аав ээжтэй хэлхээс зайлсхийх, аав ээж нь мэдсэн ч чимээгүй байж хүүхдийнхаа төлөө төвчгээс өөр аргагүй нөхцөл байдлууд бол зөндөө байдаг байжээ. За, гэтэл Дайан Шнайдерын хохирогчид зөвхөн хүүхдүүд байсангүй. Тухайн үед Никелодианд эмэгтэй ажилчид бараг л ажилдаггүй байж. Тийм учраас Дайан Шнайдер өөрийн эрх мэдлийн хүрээнд 2 эмэгтэйг туслах найруулагч болон туслахаар ажилд авсан байдаг. За, 2 эмэгтэй болвол Никелодианд ажилд орчлоо гэд бөөн баяр болж исэн боловч тэд юу руу гүйж орж байгаагаа өөрсдөө ч мэдээгүй. Дайан Шнайдер тэдэнд нэг хүний цалинг хувааж өгдөг байхаас гадна илүү цагаар ихээхэн ажилуулдаг. Гэсэн ч илүү цагийн хөлсийг бол огтхонч тооцдоггүй. Түүнээс гадна амралтын өдрөөр ч амраадаггүй, ямар ч шаардлагагүй байхад хүртэл ажил руугаа дууддаг байж. Ингэхдээ эмэгтэйчүүдийг үргэлжил дорд үзэж, доош нь хийж тэднийг ажлын байрны дарамтанд байлгаж таашаал авдаг байсан байгаа. Нэг удаа нэг эмэгтэйг нь илтгэл тавьж байхад чи наатаа яг л дур тавьж байгаа юм шиг дуугарч тавьдаа гэж шаардсан байдаг. Бүсгүй хариуд нь бол эсэргүүцсэн ч Дайан Шнайдер түүний үдэс бат ингэж ширүүн хандаж бат зогсож исэн учраас арга буюу тэгэж тавьж исэн гэдгээ. За, ийм л аимшигтай хүн байгаа. Тэгэхээр мэдээж ажилчид ч гэсэн хүүхдүүдэд яаж ханддаг байсныг бол бүгд мэддэг байсан ч хинэн ч Дайан Шнайдерийн өмнөөс эрс эсэргүүцэж зогсож чадаагүй байдаг. За, Дайан Шнайдер нэг ийм хүн байдгаа. За, Дайан Шнайдер хэрхэн өөрсдийнх нь амьдралд нь хар сүудрээ тусгаж тэднийг бие болон сэтгэл зүйн хувьд дарамталж сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлж байсан талаар үе үеийн Никелодианы жүжигчид болон ажилчид хожим нь түүнийг илчлэн ярьцгаасан байдаг. За, Дайан Шнайдер болон Аманда хоёрын тухайд гэвэл хаана л Дайан Шнайдер байна, тэнд Аманда байдаг байсан. Хаана л Аманда байна, тэнд Дайан Шнайдер хамт явж байдаг байсан гэж бол эргэн тойрных нь ярьцгаадаг. Тэд бусад хүмүүсээс илүү дотн бие биендээ
байнга л хүрэлцээж би энийгээ байнга тэрвэрж мөрийг нь дэрлэж ноолж явцгаадаг байсан. Түүнээс гадна тэд зохиолоо ярьлаа гэх нэрийдлэр Дани Шнайдерийн өрөөнд ороод дотроосоо төгжээд хэдэн цагаарч хамаагүй алга болчихдог байсан гэж бол ярьдаг. За Nickelodeon-д жүжиглэж байх хугацаанд Аманда гэр бүлийнхэнтэйгээ ам урих төдийд шүүн дөлөөр байсан ч хамаагүй жолоочо дуудаад ихэвчлэн Дани Шнайдерыг хүргүүлдэг байсан юм байна лээ. Түүнээс гадна Дани Шнайдер болон Аманда хоёрын нэг юм жакузтай сцен байдаг. Тэр сцен яг ямар ч утга учиртай, ямар ч шаардлагатай байсныг бол хүмүүс гайхацгаадаг. За яадаг сцен гэхээр Аманда бараг ингээ хагас нүцгэн бикинитэй жакузанд сууж байгаа байхгүй, хажууд нь Дани Шнайдер ингээд гадуур хувцастайгаа бүтэн сууж байгаа. Тэгээ ингээ хоёулаа ярьцгааж байгаа тийм сцен байдаг. Энийг бол хүмүүс ярихдаа өсвөр насны юм жоохон нас биеинд хүрээгүй жоохон хүүхэд өөрөөсөө ахмаг юм хижээл насны залуутай яагаад ингээ шалтан шахуу нэг жакузанд ингээ сууцгааж байгаа юм бэ гэж бол ярьдаг. За Дани Шнайдертай холбоотойгоор 2013 онд Twitter дээр Ashley Banks гэх нэг Twitter аккаунт гарч ирснээр олныг нэлээд цочроосон байдаг. Тэрээр өөрийгөө Amanda Bynes гээд Amanda Bynes-ийн бүр жолооны үнэмлэхийг нь хүртэл постлоод 13 настайдаа боосоосоо жирэмслээд ахуулсан гээд төсөөлөд үзтээ гэж жиргсэн байдаг. Он цаг дарааллынхаа дагуу авч үзэх юм бол түүнийг 13 настай гэхэд тэрээр Nickelodeon-д All That хэмээх нөгөө musical шоунда тоглож байсан үе нь байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үед босс нь гэхээр мэдээж Dani Schneider байгаа. Үнэхээр энэ Ashley Banks гэх аккаунт Amanda Bynes мөн байсан бол Dani Schneider Amanda-г 13 настай байхад нь жирэмслүүлээд хүүхдийг нь ахуулаад хариуд нь The Amanda Show гэх шоуг эхлүүлж өгсөн байх боломжтой юу. Үүнээс гадна The Amanda Show гэх шоуны үеэр Амандад нэг улаан нэлцраа үлгийтэй хүүхэд өгж байгаа сцен байдаг. За тэр сцений үеэр Амандагийн гаргаж байгаа реакшн бол бас л амар сонирн байсан. Ингээд хүмүүс олвол энэ Ashley Banks бол яалтчгүй Аманда мөн гэж бол итгэдэг. За Dani Schneider 13 настайд нь Амандаг жирэмслүүлчгээд хүүхдийг нь ахуулчгаа дараа нь түүнд хүүхэд өгч хэрхэн реакшн гаргахыг нь авахыг хүссэн байж болох уу? Хэрвээ тийм бол үнэхээр гажиг гаргааз. Үүнээс гадна тус Twitter аккаунтаар саяар нь олдогч яс горцсон нохоо шиг амьдрах ямар байдгийг мэдхүү гэж болж ирсэн байдаг. За энэ нь бол эцэг эхтэн шууд холбоотой. Эцэг эх нь санхүүгийн эрх мэдлийг нь бол бүрэн хариуцдаг байсан. Түүнээс гадна Амандагийн зарлагыг нь бүтэн хяндаг байсан. Түүнтэй бол шууд холбоотой байдаг. За энэ мэд жиргэнүүдээс нь үүдэн одоо хүртэл хүмүүс тухайн Ashley Banks гэх аккаунт нь Amanda Bynes мөн биш гэдэгт бол хуваагдсаар байдаг. Хэдийгээр Amanda Bynes энэ Ashley Banks гэх аккаунт миний аккаунт бишээ гэж мэдгдсэн ч Амандагийн Twitter-ийн тэр жиргээ бол бас л барьцгүй учраас түүнд нь итгэдэггүй хүмүүс байсаар байгаа юм байна. За тэгвэл Аманда болон Dani Schneider хоёр тим дотн байсан бол Аманда бусад хүмүүстэй бас дотн байсан юм уу гэхээр All That хэмээх тухайн musical инедмийн шоунд хамтран тоглогч байсан Chelsea Dani Schneider-ийн хүчирхийллийн талаар хожим нь илчлэн ярьж байхдаа Амандаг цухас дурддаг. Ингэхдээ Аманда хувь хүнийхээ хувьд ихээхэн тооцоотой хүүтэн хүндий ихэмсэг нэгэн байсан. Тэр нь түүнтэй найзлах ямар ч боломжгүй мэт санагддаг байсан. Түүнтэй ямар нэгэн яриа өрнүүлэх төдийд тухайн харилцан яриаг тэр дор нь зогсоох хэмжээний хариултыг бол дор нь өгдөг байсан. Тэр хинт ч өөрийгөө нээдэггүй хаалттай нэгэн байсан. Мөн түүгээр зогсохгүй тэр үргэлж нэгт байхыг хүсдэг, анхаарлын төвд байхыг хүсдэг гэж бол би баттай хэлэхгүй ч тэр яг л түүнд донтчихсан юм шиг тийм байдлаар аашилж аягалдаг байсан. Энэ нь явандаа түүний амьдралын хэм маяг нь болчихсон байх гэж бол ярьдаг. За үргэлжлүүлээд Амандагийн сэтгцийн эрүүл мэнд, цагдаатай холбоотой асуудлууд болон донтолтын талаар яриа. За уул нь бол би энэ сэтгцэн эрүүл мэнд донтолт хоёрыг нэг тусдаа цагдаагийн асуудлуудыг нэг тусдаа яриа гэж бодсон боловч энэ хоёр маань хоорондоо ингээд нэлээд холбоо хамааралтай зүйл байгаа учраас бүгдийг нь базаад нэг болгоод ярьчих гэж бодлоо. За Аманда хамгийн анх 16 настай байхдаа хар тамхи хэрглэж үзсэн байдаг. Түүнээс хойш экстаси, молли, кокаин зэрэг хар тамхи болон
ADHD буюу анхаарал дутмагшлын эмгэгтэй хүмүүст жороор олгодог Adderall гэх хэмээг бол хэрэгжилж эхэлсэн юм байна. За Adderall гэх хэмээг бол онцолж их хэмжээгээр бол хэрэгэлдэг байсан. Учир нь юу вэ гэхээр тэрээр хамгийн анх тухайн эмийг бол жингээ хасах зорилгоор хэрэглэж байжээ. Яванда түүнийг нас бий гүйцэх тусам түүний жүжиглэлт дүүр үгс гэх мэт зүйлсүүд нь бүгд илүү нэмэх 21 буюу насанд хүрэгч рүү хандсан байдлаар бол чиглэх басан. Тийм учраас үгээ цээжлэх жүжиглэлтэй гаргах үүднээс бол их хэмжээгээр үргэлжлүүлэн хэрэгэлдэг байжээ. Ингэж байж байгаа тухайн хэрэглээ нь бандалтанд хүргэж хий зүйлс харж сонсох, түүгэж зогсохгүй зам байдлын хувьд маш их өөрчлөлтийг бол түүнд үзүүлсэн байдаг. Тэрээр 2010 онд Easy A гэх кинонд дур бүтээсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл тухайн зураг авалтын үеэр хий зүйлс харж солиорч зам байдлын хувьд тогтворгүй болж байсан учраас зураг авалтыг маш яаралтайгаар дуусгасан байдгийн байна. Түүнээс хойш 2011 онд нээлттэй хийсэн Hall Pass хэмээх киноны эхний зураг авалтын үеэр тэрээр өөрийнх нь энэ гарын артлын мах байдаг шүү дээ. Бидний хэлж заншснаар бол авгаа мах гэдэг. Тухайн авгаа мах нь хитрхи том харагдаад байна гэж өөрөө бодсны үндсэн дээр сэтгэл зүйн хувьд огтхонч таатай байгаагүй учраас тухайн зураг авалтыг бол тэгээд орхиж гараад түүнээс хойш тэтгэвртэй гарсан байдгийн байна. За мөн түүнээс гадна 2006 онд нөгөө нэг алдартай Шистэ Man гэх кинонд тоглосныхоо дараагаар дэлгэцээр өөрийгөө хүлээн авч үзэхдээ Аманда өөрийгөө маш тийм сонирн байдлаар мэдэрсэн гэж ол ярьдаг. Тэрээр gender dysphoria буюу өөрийнхөө хүүсд эргэлзэх тийм мэдрэмжийг өгсөн байна. Тэрээр тухайн кинон дээрээ ахыхаа амьдралаар амьдарч байгаагаар бол харуулдаг шүү дээ. Тэгвэл түүний ахыхын дүр түүнд нэг тийм таалагдахгүй байсан ч гэсэн бас тийм сонирн мэдрэмжийг бол өгч ийсэн гэсэн. Тэгээд түүнээсээ болоод 4-6 сарын хугацаанд депрессэнд орж хүүсэндээ нэлээд эргэлзэж байгаад сэтгэл зүйчэд хандаж бол 6 сарын дараачаас гайгүй болж буцаж кинондоо тоглох болсон. За ингээд тэрээр тэтгэврт гарснаасаа хойш өөрийнхөө амьдралыг ярихдаа би өдөржин гэртээ унжиж, хар тамхи татаж, Twitter дээр жиргэж, зурагт үзэж өдрийг өнгөрөөдөг байсан. Би нэг бол маш их хүнтэй уулзаж, hangout хийж явдаг байсан бол нэг бол өрөөнийхөө буланд шигдэж, үргэлжил өөрийгөө бусдаас тусгаарлахыг хичээдэг байсан. За миний хар тамхины хэрэглээ бол улмал хэцүү болж, улмал хар бараан зүг рүү намайг бол татаж байсан гэж бол ярьдаг. За ингээд тэтгэврт гарснаасаа хойш 2 жилийн хугацаанд иймэрхүү байдлаар байжгаад Аманда Байнес цагдаатай ихээхэн асуудлуудыг үүсгэж эхэлсэн. За тухайлбал 2012 оны 3 сард Аманда Байнес Hit and Run буюу мөргөөд ослын газраас оргон зайсан гэх хэрэгт бол холбогдсон байдаг. Тэрээр машин мөрөгчгөө тухайн газраа огт зогсолгүй явсан учраас цагдаагаас түүнд бол анхааруулад бол эхний удаа өнгөрөөсөн юм байна лээ. За гэтэл ганцхан сарын дараа тэрээр согтуугаар машин жолоодож байгаад цагдаагийн машиныг мөргөөд баривчлагдсан байдаг. Үүнээсээ болоод торгуулаад бас л нэг их хүнд ял авалгүй ингэсгээд өнгөрсөн. Гэтэл 4 сарын дараа дахиад л автоеврийн осол хийсэн ч тухайн хүнтэйгээ даатгал цагдаа дуудлаггүйгээр $800 хохирол барагдуулаад хоёр тишээ олсон байдаг. Гэсэн чинь дахиад л хэдхэн хоногийн дараа мөн дахин Hit and Run хэрэгт холбогдсон. Энэ удаа тэрээр давтан хэрэг үйлдсэн учраас түүний жолооны эрхийг бол хассан байдаг. За энэ үеэр бол шүүхэд очихдоо Аманда тийм маш том хиймэл өснүүдийг бол өнгийн хиймэл өснүүдийг зүүж очиж исэн. За тэр үеэс нь бол олон нийт түүнийг сэтгцийн хувьд ямар нэгэн асуудалтай байгаад байгаа юм байна гэдгийг нь бол ойлгож эхэлсэн. Ингээд ганцхан сарын дараа Аманда мөн л ердөөсөө огтхонч ухаарахгүйгээр гэх юм уу дахин 2 удаа жолооны үнэлэхгүйгээр жолоо барьсан хэрэгт ороод торгуулж байжээ. Ингээд 2013 он болж Амандагийн суудал өнцөгдсөн жил дуусвуу гэж бодож идэл үгүй байдгийм аа. Тэрээр 13 онд нэгэн папарац өөрийнх нь зургийг авч бичлэгийг хийж ийн гэдэг шалтгаанаар түүний бид нь халтаж камерлоо нь ус шидсэн хэрэг гарсан. За папарац болвол тухайн асуудлыг ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагт бол хандаагүй, түүнд бас олигтой нотлох баримтж байгаагүй учраас тэгсгээд шуугаад өнгөрсөн байдаг. За энэ үеэс бол Амандагийн Twitter-ийн солиор бол бүр ингээд эцэстээ тулж исэн. Тэрээр 2011 оноос уулна Chiki гэдэг аккаунтыг ашиглан Twitter хуудаснаа жиргэдэг байсан болол 2013 оноос эхсүүлэн
тэрээр албан ёсны Аманда Байнес гэх аккаунтаа нээн Риана, Дрейк энтерт хамтарж одоо янз бүрийн твитүүдийг хүртэл бичих болсон. Тэрээр Риана тухайн үед одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэл буюу Крис Браунд зодуулчихсан байсан үе нь тэр үед чи хангалттай хүрхэн биш болохоор чамаа ингээд зодож байгаа байхгүй юу гэдэг утга бүхий хид хідэн жиргэг болол Рианад хандаж хийсэн байдгаа гэсэн ч Риана шүү дээ. Тэгэхээр Риана олвол буцаад эргүүлээд ямар нэгэн байдлаар төдийлөн тоож үзээгүй тэгсгээд хайсан байдгийм байна. За энэ мэтчлэн байдлаар хүмүүс рүү одоо тааглаж байгаад 9 шидийн бичиж Амандагийн Твиттерийн ашиглалт бол аимшигтай болж байсан. За энэ үеэр нөгөө нэг Ashley Banks гэх аккаунт гарч ирсэн шүү дээ. За тэгээд төд удалгүй 2013 оны 4 сард Аманда өөрийнхөө өвсийг хусаж Твиттертээ постлсан байдгаа. За ингээд ганцхан сарын дараа тэрээр Нью-Йорк дахь нэгэн байрны лоббинд одоо марихуана татаж байгаа цагдаа нарт баригддаг. За тухайн өдөр юу болсон гэхээр Аманда Нью-Йоркод 36 давхар барилгын лобби хэсэгт марихуана татаж байхад нь хин нэгэн цагдаад мэдээлэл өгснөөр түүн дээр одоо цагдаа нар ирдгээ. За ингэхдээ одоо марихуана татах ганц бортог гэхүү энийгээ олвол цонхоор гаргаж шидчихсэн байгаа. Гэхдээ цагдаа нарт бол баригдаад тэрээр олон нийтийн газар ил тоод мансууруулах бодис хэрэгэлсэн нотлох баримт тусдахыг завдсан гэх хэрэгээр бол баривчлагдсан. Үүнээсээ болоод сэтгцийн үнэлгээ хийлгээж эмнэлэгт төр хугацаанд хэвтэн эмчилүүлсэн байдгаа. За гэтэл тухайн хэвтэн эмчилүүлсэн эмнэлгээсээ гараад төд удалгүй 2013 оны 7 сард Аманда хөршийнхөө хашаанд гал тавьсан байдаг. За энэ яг юу болсон гэхээр Андрю Ливерпул гэх залуу гэртээ харж байх зандаа нэгэн сонин зүйл олж харсан байдаг. Тэрээр замын хажуугаар өмдөн шатаад орилоод гүйж байгаа эмэгтэйг харсан. За эмэгтэй олвол тухайн барьж исэн газ кана шидээд өөрөө газар одоо хөвтөөд өнхөрсөн байгаа галаа унтраахын тулд тэгээд Андрюг гүгээд очихт нь олвол би зүгээрээ гимтээгүй яагаачгүй гэд гүйчихсэн. Төд удалгүй байжгаад Андрю гэртээ хараад эргээд дэлгүүр гарч явах үед нь дэлгүүрт нөгөө нэг өөрийгөө шатаагаад гүйжсэн эмэгтэй байсан. Тийм учраас Андрю цагдаа нарт мэдэгдэн цагдаа нар очисноор энэхүү хэрэг илэрсэн байдаг. Хөршийнхний ярьж байгаагаар болвол Аманда маш сэжигтэй байдлаар явж байгаад манай хашаанд гал тавиад гүйчихсэн. Энэ байдал нь буруугаар эргээд өөрийгөө шатаахаа шахсан баха гэж бол ярьсан байдгаа. Ингээд цагдаа нарыг очиход бол Аманда ямар ч логикгүй хачаа хачин зүйлсүүдийг ярьж исэн учраас түүнийг psychiatric hold буюу сэтгцийн байдлыг албатан шалгах шийдвэрээр 72 цагийн хугацаанд эмнэлэгт тусгаарласан байдаг. Аманда тухайн 72 цагийн турш онцлуулж байхдаа шизоаффектив эмгэг болон manic depressed гэж бол онцлогдсон. Хожим нь тэрээр bipolar disorder буюу хоёр туйлд сэтгцийн эмгэгтэй гэж бол онцлогдсон байдгаа. За энэ мэд цагдаатай холбоотой асуудлууд, мансууруулах бодис, донтолт, сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд нь түүнийг одоо өөрөө биедан шийдвэр гаргах ямар ч боломжгүй гэж үзсэн учраас 2013 оны 8 сард conservatorship буюу ээж нь түүний хууль ёсны төлөөлөгч болж санхүү болон бусад бүхий л хууль ёсны одоо шийдвэр гаргах эрхийг нь бол авсан байдаг. За мөн Амандагийн сэтгэл зүйн байдал нь бол огтоос одоо эрүүлэр сэтгэж чадахгүй байгааг нь батлах хэд хэдэн зүйл болсон. За энд юу болсон гэхээр тэрээр үнэт эдлэлийн дэлгүүрт орохдоо танихгүй хүнд маш их хэмжээний мөнгөөр одоо үнэт эдлэл авч өгч явуулсан байдаг. Түүнээс гадна Лос Анжелесын нэгэн хоолны газарт орж хоол идчихээд төлөх мөнгөгүй гэж хэлээд төлбөрөө төлөөгүй гарч явсан байдгийм байна. За тухайн рестораны хүмүүс түүнийг юу гэж дүрсэлж исэн гэхээр тэрээр аимшигтайгаар нүрэ будчихсан амар том одоо химэл ус зүүчихсэн үнэхээр эрүүл биш байгаа нь мэдэгдэхээр өөрөө өөртөөгөө хүртэл ярьж исэн гэж бол ярьдгаа. Ингээд 2014 он болж 4 сард нь Аманда жолоодох эрхээ сэргээлгэж мөн ээжийнх нь conservatorship дуусгар болсон байдаг. Гэсэн ч хагас жилч хүрсэнгүй 9 сарын 28-нд нь Аманда Лос Анжелес хотын Sherman Oaks дүүрэгт жолоо барьж байхдаа цагдаа нарт баригдсан байдаг. Тэрээр яасан гэхээр 2014 оны 9 сарын 28-ны өглөөний үүрийн 4 цагийн орчимд Sherman Oaks дүүргийн автомашины уулзварын дунд Mercedes-Benz маркийн машин зогсож байгааг бол цагдаа нар харж очисон байгаа. Ингэхдээ дотор нь бол Аманда мансууруулах бодисонд донтчихсан байдалтайгаар сууж исэн.
Ингээд цагдаа нар доор нь мансууруулах бодисны сорил авсан боловч Аманда түүнийг нь амжилтгүй өгж мансууруулах бодисны нөлөөнд жолоо барьсан гэх хэрэгээр баривчлагдсан байдаг. Гэхдээ энэ хэргийг нь шүүхээр шийдвэрлээгүй. Прокурорын зүгээс бол хэрэгсэхгүй болгосон байдаг. Яасан гэхээр тухайн үед Аманда Адderall гэх хэмийг хэрэгжилчихсэн байсан. За Adderall гэх хэмийг Аманда жороор авдаг байсан учраас тэр нь түүний зайлшгүй уух ёстой юм нь байсан. Түүнээс гадна түүний биед тэгэж их өндөр тунгаар бол байгаагүй гэж үтсэн учраас прокурорын зүгээс хэрэгсэхгүй болгосон байдгийм байна. За гисэн ч дахин цагдаа нартай асуудалд орсон учраас 2014 оны 10 сараас ээжийнх нь conservatorship дахин сэргсэн байдаг. Ингээд мөн тухайн сарда Аманда өөрийнхөө Twitter хуудсан дээрээ өөрийнхөө аавын талаар нэгэн жиргэг оруулсан байдаг. Ингэхдээ юу гэсэн байдаг гэхээр миний аав надад үгээр болон биеийн хүчирхийлэл үйлддэг байсан. Тэр өөртөө нь бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Миний урд хэд хэд удаа өөрийгөө оролддог байсан. Ээж энэ талаар мэддэг байсан ч огтхонч цагдаа дуудаж байгаагүй гэж жирэгжсэн. За үүнээс нь болоод аав ээж ах эгч нь хүртэл өндрийг авч манай аав манай нөхөр огтхонч тийм хүн байгаагүй, маш сайн аав маш сайн нөхөр гэх мэтэр энэхүү мэдэгдлийг нь няцааж исэн. Амандагийн энэхүү мэдэгдэл нь шууд түүний сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой гэдэг няцаалтыг өгсөн байдаг. Үүнийх нь хариуд Аманда миний аав бол намайг хүчирхийлж байгаагүй. Зүгээр миний аавын надад суулгасан чип л намайг ингэж бичих гэхээр нь би ингэж биччихлээ гэдэг байдлаар жиргсэн байдаг. За ингээд Аманда маань conservatorship-т байхдаа хувцас загварын сургуульд 2014 онд элсэн байдаг. Гэсэн ч сэтгэл зүйн байдлаас үүдэлтэйгээр хэдэн жилийн чөлөө авч агаад 2018 онд тухайн сургуулаа хувцас загварын дизайнераар төгссөн байдгийм байна. За ингээд 2022 онд Аманда conservatorship-ийг дуусгах хүсэлтийг гаргаж ээжинд дэмжснээр түүний conservatorship нь дуусгар болсон байдаг. Гэтэл conservatorship дууссаны дараа жил нь буюу 2023 оны 3 сард Аманда Лос Анжелесын гудамжинд шав шалдан явж байгаа нь хүмүүсийн камерын дуранд хийх өртсөн байдаг. Тэрээр өөрөө 911 руу залгаж миний сэтгэл зүйн байдал нэг л биш байх шиг байна гэж дуудснаар эмнэлэгт хүргэгдсэн байдгийм байна. За эдгээр цагдаатай холбоотой осол зөрчлүүдэд нь нэг л удаа жолоодох эрхийг нь хассан шийдвэр гарснаас биш бусад үед нь сэтгцийн эмчилгээ хийлгэх, хар тамхины нөхөн сэргээх төвд хамрагдах зэрэг нөхцөлтэйгээр шүүхээс хэрэгсэхгүй болгодог байсан юм байна. За сэтгцийн эрүүл мэнд цагдаатай холбоотой асуудлууд нь энэ хүрээд ингээд дуусч байна. Амандагийн хайр дурлалын амьдралын талаар ярьцгаая. Аманда өөрийнхөө The Amanda Show-нд тоглож байх үедээ 2001-ээс 2002 оны хооронд тухайн шоунд хамтран тоглогч болох Taran Killam гэх залуутай үерхсэн байдаг. Тухайн үед Аманда 15 настай, Taran 19 настай байжээ. За Taran-ы хувьд тухайн үедээ ямар нэгэн байдлаар олон тараахан танигдаж амжаагүй, мөн өөрийн гэсэн харьяалагддаг, агентлагчгүй тийм залуу байсан юм байна. За ингээд Амандатай цуг The Amanda Show-нд тоглосныхоо дараагаар үргэлжлүүлээд Амандатай бас мөн хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл болох Big Fat Liar-т нь хамтран тоглосон байдаг. Ингэжэл Taran-ы карьер нь маш амжилттай тавигдсан гэхэд хэлсдэхгүй. Тэрээр Амандатай үерхсэн үерхлийнхэн талаар хожим ярихдаа Амандатай үерхсэн үерхэл маань хувийн амьдралын минь хувьд ч хувьсгалын амьдралын минь хувьд ч маш чухал үерхэл байсан гэж ярьдаг. Үүнээсээ хойш тэрээр 2003 онд өөрөөсөө 8 насаар ах Nick Zano гэдэг залуутай үерхжээ. Гэхдээ тухайн үерхэл нь тийм гүн гүнзгий үерхэл байгаагүй байсан юм шиг байгаа. Үүнээсээ хойш 2007 онд өөрийнхөө брендийг үүсгэж байхаа хажуугаар өөрөөсөө 13 насаар ах Seth MacFarlane гэдэг залуутай үерхсэн байдаг. За Seth MacFarlane-ыг та бүхэн Family Guy гэдгээр нь сайн мэдж байгаа ах. Family Guy-ийн зохиолч мөн хит хитэн гол дүрүүдэд дуу оруулдаг залуу байгаа. За Аманда ч гэсэн энэ Seth MacFarlane-тай болцож байх үеэрээ Family Guy-ийн энэ дүрд нь дуу оруулсан байдгийн байна лээ. За түүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байжгаад 2019 оны сүүлээр Аманда сэтгэл заслын төвд Paul Michael гэх залуутай танилцж дотноссон.
За тэд 2020 оны Валентины баяраар сүй тавьсан байдаг. За тэгээд төд удалгүй 2020 оны 5 сард Аманда Instagram-да хүүхдийн эхоны зураг тавьж хүүхдтэй болж байгаагаа ол мэдгдсэн. Гэсэн ч 2 сарын дараа Амандагийн өмгөөлөгч түүнийг жирэмсэн биш гэдгийг Instagram-аараа дамжуулан мэдгдсэн байдаг. За Аманда Пол хоёрын үерхэл бол нэлээд токсик on and off үерхэл байсан. Ингэж байжгаад 2022 оны 4 сарын 28-нд Аманда бас л нэгэн шууган тарсан. Юу байсан гэхээр Аманда өөрийнхөө Instagram сторигоороо дамжуулан найз залуу нь эмээ хэрглэхээ болоо сүүлийн 6 сарын хугацаанд харт амиг хэрглэж байгаа. Мөн түүнчлэн түүний утсыг шалгахад ээж хүү хоёрын хоорондоо бэлгийн харилцаанд орж байгаа тийм ёс бус порн хайж үтсэн байна гэж бол ярьсан байдаг. За найз залуу нь бол тэр дороо хамаг хараалаа урсгаад л няцаасан. Тэгээд харт амхны сорил хийлгэхэд цэвэр гарсан байдаг. За энэс нь болоод Аманда төд удалгүй дахиад л нөгөө Instagram дээрээ өөрийнхөө бүх зүйлийг няцааж эхэлсэн. Тэрээр би найз залуугаа буруугаар ойлгочихсон байжээ. Бид хоёр уулзраа ололцсон. За тэр порны тухайд гэх юм бол зүгээр тэр бол recommend маягаар гарч ирдэг тийм порн байсан юм байна лээ гэж бол мэдгдсэн байдаг. За хэдийгээр ингээд Аманда Instagram-аар дамжуулан уушлалтгүйсэн байсан ч 2022 оны 7 сард тэд албан ёсоор хоёр тишээ олж салцгаасан. За Амандагийн хайр дурлалын асуудлууд бол нэг иймэрхүү байна. Одоогоор бол тийм serious relationship-д бол байхгүй байгаа. Тэрээр тухайн залуугаас саснаас хойш 2024 оны 9 сард Лос Анжелесын гудамжинд нэг залуутай явж байна гэсэн мэдээлэл бол гарсан байдаг. За иймэрхүү байдалтай л байна да. За үргэлжлүүлээд Амандагийн олон нийтийн өмнө дахин гарч ирэх гэсэн оролдлогын талаар ярив. За Аманда 2023 оноос эхсүүлэн Пол Семенский гэх биохимч эрдэмтэн сайн найзтайгаа цуг өөрийн подкастаа бол эхлүүлсэн байдаг. Гэсэн ч түүний эхний дугаар гармагцсан л TikTok-оор хүмүүс шуугаж эхэлсэн. Юу байсан гэхээр тухайн Пол Семенский биохимч тийм эрдэмтэн хүн бишээ наа чин зүгээр нохоо салхилуулдаг айгүй худлаа ярьдаг хүн штэ гэж бол хүмүүс шуугаж эхэлсэн. За яг уу тэдний ярьсан зүйл нь бол оргүй биш ортой байсан. Тухайн Пол Семенский гэх залуу нь яг уу тухайн биохимч чиглэлээр сурж исэн хүмүүстэй цуг хамтран эрдэм шинжилгээний ажил биччихсэн үү гэхээс биш яг тийм зэрэгээ бол хүртээгүй байсан юм байна лээ. За түүнээс гадна тэр нохоо салхилуулдаг ч үнэн. За ингээд олон нийтээс маш их зүйлсийг ярьж исэн учраас Аманда тухайн подкастынхаа эхний дугаарыг цацснаас хойш ингээд төр хугацаанд хойшлуулж чөлөө авч байгаагаа бол мэдэгддэг. За ингээд подкаст нь амжилтгүй болсноос хойш Аманда энэ оны 4 сард OnlyFans аккаунттай болжээ. За энэ OnlyFans аккаунтн дээрээ тэрээр ямар нэгэн байдлаар нүцгэн шалтан зураг оруулахгүй зөвхөн фэнүүдтэй зориулсан өөрийнхөө зургуудыг нийтлэх болно гэдгээ бол Instagram-аараа дамжуулан мэдгдсэн байдаг. За одоогоор бол Амандагийн нөхцөл байдал нэг иймэрхүү байдалтай байгаа юм байна. Тэрээр бага наснаасаа од болсон хүүхдүүдийн нэгэн адил олноос мэдээж маш их шүүмжлэл, маш их эсэргүүцэл, дарамтыг бол мэдэрсэн байх. Түүнээс гадна эцэг эхийн хяналт хэтэрхий чанга байсан, өөрийнхөө толгойг өөрөө мэдэх эрх түүнд байгаагүй учраас энэ болгоно нь мэдээж сэтгэл зүйд нь муугар нөлөөсөн байх. Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна? Мөн түүнээс гадна Дани Шнайдер Амандагийн амьдралыг ийм болгоход нь хүргэсэн гол буруут нь мөн байсан. Та бүхэн бас юу гэж бодож байгаагаа бичээрэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Сөрөг нэг юм ажаад сөрөг ийг үсэж